За та бүхэнд өнөөдрийн мэдрэгье. За 2026 оны төсвийн хүрээний одоо асуудлуудыг ярилцж байгаа. Бас энэ үед асуухгүй өнгөрч болохгүй ганц нэг юмнууд бас байна. За зарим гишүүд бас зарим нэг нь асуучлаа. Тэгээ нэг юм байгаа юм л да. Зарим бусад засгийн газар алдагдaltaгүй одоо өмнөх засгийн газар жишээ нь алдагдaltaгүй төсөв баталж баслах ёстой. Ер нь бид нар нэг ийм зарчим дээр одоо хойштой ингэ явах ёстой гэж чийд энэ удаагийнх болохоор бид нар болохгүй байна. Алдагдaltaй батлахгүй болохгүй байна гэдэг нөгөө нэг бодлогын зарчмынхаа юмнуудаас ухраад ингээд одоо яваад байгаа ч зөв юм уу гэдэг нэг зүйлийг бол зориуд асуумаар байна. За хоёрдугаарт нь ардс намын бүлэг бол энэ удаагийн төсвийг буцаах ёстой. Алдагдaltaгүй болох ёстой. Одоо энэ гадаа өдөр болгон жагсаал цуглаа хийгээд байгаа энэ ахмадууд энэ багш эмч нарын цалин хөлс тэтгэвэр тэмцэмжийг тодорхой хугацаагаар нэвтрүүлэх ёстой. Үүндээ төсвөө буцааж аваад тэр асуудлуудаа суулгаад ингээд одоо эргээд оруулж ирэх юм боломж байна гэдэг ийм зарчмын асуудал тавьсан. Тэгэд энэ дээр ерөөсөө ямар нэгэн хариу өгөхгүй ингээд хэлцүүлгүүд яваал байна л та. Энэ дээр одоо ямар бодолтой, ямар байр суурьтай байна вэ гэдгийг асуумаар байна. Төсөв захирагч нарын л одоо төсвийн зардал нэмэгдээд байгаа шүү дээ. Бодиттойгоор сүүлийн хэдэн жил одоо төсвийн хэмжээ ямар хэмжээгээр нэмэгдэж байна, ямар хэмжээгээр томорч байна. Бодиттойгоор яг одоо юу үлдээд, юу үлдэж хоцроод ямар хөгжил дэвшилт хүрээд байна гэдэг чинь харагдахгүй байна гэж одоо хүмүүс бухимдаад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо ямар байр суурьтай байна гэдэг ийм зүйлийг асуумаар байгаа. За 3 дугаарт нь түрүүтэр хэллээ. Одоо энэ 2000 одоо нэг ганц үйлдвэр барих гэдэг олон жил боллоо гэдэг. Тэгээ сая дахиад би бас нэг нөгөө өнцгөөс нь асуучих гэж бодлоо. Тэр газрын төсний үйлдвэр. Бид нэр зээл авцраа зарцуулж чадахгүй байгаа байж ич 28 онд одоо орох уу энэ юу ч. Бид нар бол ингээл яриа л энэ. Тэгэл нэг 27 анх 26 онд ч орох байлуу. Одоо 28 болцсон явж байгаа. 28 онд болохоор зэргийн дахиад болсонгүй гэдэг ингээд одоо зогсож явах уу. Хүү төлөөд идэг. Тэгсэрний зээлээ зарцуулж чадахгүй байгаа. Энэ дээр одоо ямар бодлогын одоо шийдвэртэй алхам хийх вэ гэдэг зүйлийг бас нэг нэмж тодруулах. За учрал сайд хариулъя. За эдийн засгийн хөгжлийн яам бол макро эдийн засгийг цаашдаа хэрхэн тогтворжуулах вэ гэдэг л энэ бодлогыг барьж байгаа. Тийм л одоо ажил хийдэг. Тэгээ энэ нэг макро 9 тоогоо гаргаж өгөөд энэ хүрээнд төсвийн доктортой байдлын хууль болоод бусад одоо хуулиудыг чанд бариад төсвөө төлөвлөн шүү гэж одоо сангийн хаамд юм фреймворк гаргаж өгч хязгаар. Энэ зарлагын хязгаар, орлогын одоо хэмжээ, доод хэмжээ, зарлагын дээд хэмжээ энэ дотор багтаана гэдэг. Тэгэхээр яв алдагдaltaгүй оруулж ирж болно. Болохгүй юм бол энэ байхгүй. Гэхдээ одоо бүрл нөхцөл байдал хүндрэн. Жишээ нь орлого хийсвэрээ нэмэх. Тэгээ одоо магадгүй тийм байдал руу хөтлөнө. Тэгээ алдагдaltaгүй болгоно гэвэл зарлага уламл буурна. Ингээд эхлэхээр нөө зардлын нийт хэмжээ урсгал дотроо одоо зохицуулт хийхэд бэрхшээлтэй болж эхэлж байгаа. Тэгээ ер нь өөрөө энэ төсвийг тодорхой одоо алдагдал үүсгэнэ, төсвийн тэнцлийг ашигтай байлгах уу, алдагдaltaй байлгах уу болвол өөрөө эдийн засгийг тогтворжуулахын тулд хэрэгэлдэг бодлогын юм тохируулга. Энэ бодлогын тохируулгыг бид нэр ач холбогдолгүй, шаардлагагүй, эргээд ажлын байр бүтээдгүй, шинэ технологи агуулмж нэмэгдүүлдэггүй ийм зүйлд зарцуулсаар байгаад өнөөдөр энэ үгнээс айдаг болцсон. Зүйлд энэ их хурлын гишүүд ингэж шүүмжлэхээс арга байхгүй. Яг тэгвэл алдагдлыг өөрөө эдийн засгийг одоо тогтворжуулах бодлого гэж юусоо харж байгааг л байхгүй. Тэгээ нэг хийсвэр орлого төлөвлөдөг, тэгээд зарлага нэмдэг. Тэгээ алдагдал хийгээд өгөхөөрөө нөгөөдгөөрөө шаардлагагүй байх юм санхүүжүүлдэг. Тэгэхээр энэ дээр хариуцлагатай хандаа гэж ингэж гişүүд шүүмжилж байгаа нь маш эрүүл шүүмж шин. А зүгээр энэ удаа бол ямар асуудал үүссэн бэ гэхээр их усүр тодорхойгүй алдагдал огт тавиагүй. Тийм учраас суур тэнцэл эерэг гараад байгаа.
нөгөө нийт орлогоо тал дээр талаасаа гадаад зээл мэл хасаад суур тэнцэл эрг гараад. Энэ бол би бас их яг нөгөө тусгай шаардлага барьсан. Дээрээс нь нөгөө татвар төлөгч тийм мөнгийг үр ашигтаа зарцуулах, дээрээс нь хэдийгээр алдагдал үүсгэж байгаа гэсэн түүнийг одоо нэгхүүсээр тодорхойгүй хий хоос одоо бонд үнд цаас гаргаж түүнийг санхүүжүүлдэг ийм хэлбэрээр алдагдал үүсэх асуудал ерөөсөө биш байхгүй. Энэ бол зүгээр л их үүсвэр тодорхой их хурлаар батлагдсан гэрээнүүдийн хэрэгжилтийг хангуулъя л гэж. За яг энэ алдагдлыг хасчвал нэг ийм асуудал үүснэ. Бид нар олон жил зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлсэн. Зээлжих зэрэглэлийг хадгалж үлдэхэд энэ гадаадын зээл тусламжууд хэрэгцээтэй байгаа. Ингэж гадны хөрөнгө оруулалтууд яригдана. Хоёрт бид нар төсвөөс одоо хөрөнгө оруулалтын ажил тойрог болгон тавьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хувийн хвшил ажиллах орон зай байхгүй. Тийм учраас энэ тодорхой алдагдал бол өөрөө юу вэ гэхээр хувийн хвшлээ одоо дэмжиж байгаа. Ийм бодлого. Дээрээс нь ер нь бол өөрөө энэ төлбөрийн тэнцэлт ч гэсэн эерэг нөлөө үзүүлнэ. Энэ утгаараа бол яг тодорхой алдагдал үүсгэх нь эдийн засгийн бодлогын хувьд макро бодлогын хувьд зөв юм аа л гэж харсан. Дээрээс ингээ алдагдлгүй оруулж ирээд явчих бол амархан. Зүгээр яг ингэж 1.4 их найдыг тавилаа гэд гадаад зээлээ бүрэн ашиглагдчих боломжгүй л байгаа л да нөхцөл байдал бол. Гэхдээ бид нар бас дахиад орлого зарлагын нэгэн зэрэг бууруулвал гээд өмнөх батлагдсан 33.5 их найд 32 их найд 980 гэсэн зарлага байгаа. Энийг нэмэх угаасаа нөгөө хязгаараад авна. Тийм учраас одоо хамгийн боломжтой хувилбар л гэж одоо ингэж оруулж ирсэн. За сангийн амнаас нэмж 4 номерын микрофон. Мөнхөд гишүүний асуултанд хариулъя. Сангийн амдлаг жаргал. За гадаад зээл тусламжийн төслүүд бол улсын хурлаар хэлцээрүүд нь батлагдсан хэрэгжилт нь явж байгаа төслүүд байгаа. Нийт зээлийн хэлцээрийн одоо яг ашиглагдаагүй үлдэгдэл 13.6 их найд байгаа. 13.6 их найдаас 25 онд мөн адил 1.9, 1.9, 1.5 нь бол зээлийн ашиглалт, 417 нь бол тусламж. Эх онд яг энэ түвшнөр буюу 1.9 их найд байгаа. Тэгэхээр бид нар 13.6-аас 1.5-ыг ашиглах ийм хуваар ер нь бол тавигдчих байгаа. За яг зээлийн гэрээний хугацааг харах юм бол за яг энэ ашиглагдаагүй үлдэгдэл 13.6-гийн 4.9 нь өөрөө газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглагдаагүй үлдэгдэл байгаа. Тэгэхээр дуусах хугацааны хувьд бол 2028 он гэхэд бид нар үлдсэн одоо 3 жилийн хугацаанд энэ 4.9 их найдыг ашиглах ийм хугацаатай. За хамгийн цаатлын төсөл гэхэд 2030 онд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц энэ жил эхэлсэн. За 4 номерын микрофон нэмж хариулъя. 860 тэрбум байгаа. Тэгэхээр ер нь хийх төслүүд буюу 13.6 их найдыг бид нэр хамгийн цаатлын хугацаа гэхэд 2030 он гэхэд ашиглаад төслүүдэд дууссан байх юм шаардлагатай. За нийт одоо эх оны төсөвтэй 85 төсөл явж байгаа. Эдгээрийн 50% нь бол зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн салбарын төслүүд байгаа. Мөнхөд гишүүн нэмж тодруулъя. За тэгээ одоо манай газрын тосны үйлдвэр маань 28 байж байгаа баг 30 ч болж магадгүй өдрөл болоод ингээд бөөрөг хэлэл өргөчлөө. За яах вэ тэр тэгээд явах бах одоо бодвол. Энэ өчигдөр манай засгийн газрын тэргүүн багш нарын бас төлөөлөлтөд уулзах шиг болсон. Багш нарын цалин үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэд хэлэл гаргах шиг болсон л доо. 28 онд баг 3 сая 500 хүрэх гээд байгаа ч юм шиг. 26 онд хэдэж болох юм. Тэгээ эн чи одоо энэ төсвийн хүрээндээ одоо орох юм уу? Ордог юм уу? Ер нь яад юм эсвэл нэг аргалаа гаргаж байгаа нь юм уу? Одоо дараа нь тэр эмчнэрийг яах вэ? Одоо өнөөдөр маргааш эмчнэр жигсэх гэдэг юм гэсэн. Ингээд тус нь хүлээж авч уулзаа тэгээ нэг гал намжаа гаргаад байх юм уу? Нэгдсэн байдлаар энэ төсвийн хүрээнд дотроо ингээд багаагаар ингээд шингээгээд оруулаад ингээд явах юм уу? Энэ сангийн хамтайгаа энийг одоо та нар засгийн газрын танхим дээр юу гэж ярьд юм бэ гэдэг энэ зүйлийг тодорхойлох гэж. За учрал сайд нэмж хариулъя. За бидний батлсан усын жилийн төлөвлөгөөн дээр урсгал зардлын хэмжээ
24%, GDP-ийн 24% байна гэд батгсан. Тэгээ энэ хүрээндээ бол урсгалаа төлөвлөж бол оруулж ирсэн. Гэхдээ үүнийг үе шаттай бууруулна. Зүрэн цааштай 24-ийг дахиад ингэснээрээ зах зээл дэх төрийн оролцоог бууруулж байгаа гэсэн үг. Энэ урсгалаа бид нар багасгаад байгаа. Тэгэхээр ер нь бол жил болгоно нөгөө ингээд багш хэмжээний цалин нэмэх нэрээр урсгалаа ингээд өсгөөд хувийн хөтөлбөр орон зайг болгоо ичдэг байсан. Тэгэхээр одоо багш хэмжээний цалин нэмийг гэвэл энэ урсгал зардлынхаа 24% дотор нь 2 дахь хилцүүлгийн дараа бас дахиад цалин нэмэгдүүлэх, тэтгэвэр нэмэгдүүлэх орон зайгаа дахиад яриад явж болох бах. Эдийн засгийн хөгжлийн яам энэ төсвийн хүрээ бид хилцэж байгаа үеэр бол нийт хязгаарын тоогоол өгöd байгаа. Тэгэхээр ажлын хэсэг дээр энэ асуудлыг ярина. Ерөнхий сайд бол бас тодорхой чиглэл өгсөн. За улсын хурлын гишүүн Чинбатын 8. За сайн байцгаана уу, та бүхний өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд бол одоо төсвийн үрээ төсвийг одоо өглөөж аваад хэлцээ засаа залруулад явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. За эдийн засгийн хөгжлийн сайдаас 2 асуулт байна. За нэгдүгээрт та түрүүн бас Ганбаатар гишүүнтэй санал нийлж байгаа шиг байна. 90 сая тонн одоо ер нь өрс экспортлох боломж бодит хэмжээнд хүрэх нь хүндрэлтэй болов гэдэг дээр яг өнөөдрийн байдлаар манай Монгол улс 8 сарын байдлаар 58 сая тонныг экспортлчихсан. За энэ ингээд энэ онд нэмэгдээд одоо дараагийн 3 сард мэдээж энэ эрчимцэн саруудад нэмэгдээд ч гэсэн 85 сая тоннд хүрэхгүй. Тэгээ бид 90 сая тонныг өөрсдөө хичнээн хүчин чадлаа нэмэгдүүлээд гаргая гэсэн ч гэсэн хятад тал маань худалдаж авахгүй болчихвол яах вэ? Засгийн газрын хоорондын хэлцээр хүртэл бид нар улс төржүүлээд өнөөдөр нөхцөл байдлыг хөндрүүлж байна. За хятад талын нүүрсээ худалдаж авахгүй болчихвол яах вэ? Орлого бүрдэхгүй нөхцөл үүсвэл та бүхэнд ямар төлөвлөгөө байгаа вэ гэдэг ийм асуулт байна. За хоёрдугаарт би бас өчигдөр байнгын орон дээр асуусан асуултаа дахиад асууя. За төсвийн хүрээний мэдээлэл гэдэг бол төсвийн бодлого. За төсвийн бодлого, төсөв, за цаашлаад орж ирэх гэж байгаа шинэ татврын реформууд ч хоорондоо уялдах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Гэтэл одоо энэ төсвийн доктортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлтэн дээр татврын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд орж байгаа өөрчлөлтөөс шалтгаалаад 2027 оноос нөлөөлөх нөлөөлөл нь 4,8 төгрөгийн нөлөөлөлтөй байна гэж орж ирсэн. Гэтэл яг өнөөдөр орж ирж байгаа төсвийн хүрээний мэдээлэл дээр энэ нөлөөллөө оруулж ирээгүй байна. Тэгээ бид бүхэн энүүнийг одоо ингэж оруулахгүйгээр явхаар нэг бол та бүхэн татвараа энэ реформоо хийхгүй гэж үзэж байгаа мó? Эсвэл энэ татврын реформоо хийнэ, хийсэн ч дахиад дараа жил бүгдээрээ төсвийн хүрээнийхээ мэдээллийг хэлцээд суужээ гэдэг ийм байр суурьтай байгаа мó? Яагаад энэ 3 бодлогоо хооронд нь уялдуулах байгаа юм бэ? Татврын бодлого чинь одоо эдийн засгаа дэмжих, хувийн хвшлээ дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ гэж авч явж байгаа. Гэтэл төсвийн бодлого чинь болохоор яг энэ бодлогоо оруулж ирээгүй орж ирж байна. Учрал сайдаа тэгэхээр одоо 2027 онд татврын реформ хийгдэнэ гэж үзэх юм уу? Үгүй мүү гэдэг дээр та аль биесээр хариулт хэлмээр байна. Яагаад гэвэл энэ аж ахуйн нэгж хувийн хвшлүүд бол үнэхээр хүлээлттэй байна. Өнөөдөр 16 мянган аж ахуйн нэгж татварт дансаа хаалгачихсан. Үнэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүс хүндрэлтэй байна. Тэгэхээр хийн үгүй гэдгээ тодорхой болгож өгч байгаа. Хэрвээ хийн гэж байгаа бол татврын бодлого, төсвийн бодлого хоёр ч уялдах ёстой. За учрал сайд хариулъя. За бид тэр татвараас эхлээ хариулъя. Төсвийн хүрээ энэ төсвийн бодлого бол өөрөө хязгаарыг тогтоож өгж байгааг би хэлсэн. Тэгэхээр яаж энд татврын багц хууль, татврын реформ хийгдэх орон зайг бий болгосон бэ гэвэл төсвийн тэнцвэржүүлсэн орлого одоо нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг бид нэр дандаа өндөр байлгаж ирсэн. 2023 онд 33%, 2024 онд 37% нэмэгдсэн шүү дээ. Бүр ямар ч орон зайгүй бий болгож ирсэн. Нэгснэ татвараар орлого бүрдүүлж ийн гэсэн үг шүү дээ. Гол орлого. Тэгэхээр бид нэр энэ одоо орон зайг 2026 онд 30.9% болгож оруулж ирсэн. Болгоно гэж. Ингээд 2027, 2028 гэхэд энэ 28% хүртэл бууруулна. Энэ юусандаа юу гэхээр тэр тэнцвэржүүлсэн орлого нь нэрлсэн дотоодын бүтээгдэхүүнтэйгээ харьцааны хувь нь 28 хүртэл буурна гэдэг бол энд орон зай байхгүй. Нэгсэндээ
төр өөрөө татвараар орлого бүрдүүлэх нь гол асуудал биш болно гэсэн. Энэ орон зайг бий болгож иж татвар реформ хийгднэхээс биш өөр одоо яаж энэ орон зай бий болгох вэ? Энэ хүрээндээ бид нар энэ орон зайгаа төсвийн бодлогоороо оруулж ирсэн. Одоо татварын багц хууль, татварын реформ хийгднэ. Татварын реформ бол нэг удаагийн төсвөр хийгдээд өнгөрөх асуудал огт биш. Тэр ойлгомжтой. Тэгээ бидний нэгдүгээр алхам ямар ч байсан энэ тэр харьцааг нь орлого GDP 2-ын харьцааг 28 хүртэл бууруулъя. Эх жил 30.9 болгоё. Одоо 37 байгааг. Тэгээ төрийн оролцоог бууруулъя гэж байна. Ингээд багц хууль гэхээр бараг 4 хуулинд өөрчлөлт орох. Бараг 4 хуулийн дээр. 4 хуулийн дээр өөрчлөлт орно. 2026-аас 2029 онд бол татварын реформуудыг бол шатаратаагаар хийнэ. За ингээд 4 их найдын төсөвт ачаал авж байгаа гэдгээ бол сангийн сайд бас хэлсэн. За та бүхэн бас энэ legal info дээр энэ татварын багц хуулийг танилцж байгаа бах. Бид нар одоо төсөв нөгөө эхний санал хураалт дээр дэмжигдээд ажлын хэсэг шилжсэний дараа татварын хуулийг өргөн мэдүүлнэ. Яа тэгэхээр татварын реформ хийгдэх энэ 4 хууль өөрөө төсөв дагуулад нэмэлт өөрчлөлт маягаар явж болохгүй. Энэ бол цогц реформын шинжтэй асуудал учраас. Тийм учраас бид одоо төсөв эхний санал хураалт дуусаад татварын багц хуулийг өргөн мэдвэл. Төрийн оролцоог бууруулах, хувийн хвшлийн орон зайг бий болгох ийм төсвийн бодлого гэж хэлснийхаа зэрэгцүүлээд бид нар эдийн засгийн хэрэгжүүлээний хуулийн ангидагч хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хууль гээд 120 хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлэх гээд legal info дээр тавьсан байна. Ингээд энэ хуулиуд зэрэг батлагдчихийж энэ татварын ч бай, дээрэс нь энэ төсвийн өөрөө энэ удаагийн төсвийн бодлого чинь төрийн оролцоог бууруулъя, хувийн хвшилт орон зайг бий болгоё гэдэгтэйгээ нэгдэж цаашаа явна гэсэн. Тэр зөвхөн ингээд нэг төсөв дагуулад нэмэлт өөрчлөлт хэлбэр юус хийгдэхгүй. Тэгэхээр энэ 100 хоногт бол бид нар нэг эдийн засгийн эрхчлөө, хувийн хвшлийн одоо бизнесийн үйл ажиллагаанд одоо саад дотгор болж байгаа 120 хуулийн өөрчлөлтийг боловсруулж дуслаа л да. Одоо хиймэл оюун дээр хайлт хийхээр хүчин төгөлдөр мөрдөж байгаа 370 хуулийн чинь бараг 150-60 зөрчилтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр ингээ оруулж ирсэн. Тэгээд ингээд хамтдаа хийгдээд явнаа. Тэгээ үр дүнд бол хүрнэ. За тэр нүүрсэн дээр бас нэг юу хэлье, санал хэлье. Одоогийн байдлаар нүүрсний бид тоон хэмжээ Нэмж 1 минут өгье. одоогийн байдлаар бол нэг 63 сая тоннд хүрчээд байна. Тэгээ ер нь энэ ондоо багтаагаад зорилттой хүрнэ. За эх жил бол нэг 90 сая тонн байж байна гэдгийг бол ингээд төсөөлж байгаа. Тэр нэгэнд бид рүү хэлсэн нөгөө бииржээр ч бай. За ер нь одоо цахимаар энэ гэрээнүүд бүртгэгддэг болцсон бо. 40 сая тонны гэрээг бол шууд бүртгүүлжүүлээд одоо энэ жил явж байгаа юм байлээ. Үүн шиг 90 сая тонн хүрэх бүрэн болцоо бол байгаа. Сая өнгөрсөн сард чинь нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрлээ л. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд үр дүнтэй байна. Экспортын ажлын хэсэг ажиллаж байна. Хятад бүгдээ хятад ард улс өвөр Монголын өөртөө хоронтой хэд удаагийн уулзалтуудыг хийлээ. Төрийн зүгээс одоо энэ гацаа саад болоод байгаа асуудлуудыг дэмжиж, экспорт логистикөө дэмжиж байна. Тэгээ ер нь бид чаднаа орлогоо нэмэгдүүлнэ, эрд түргэнэ гэдээ байхад сайн байна, хичээгээрэл гэвэл уг нь зүгээр шүү дээ. За намын гишүүн нэмж тодруулна. За эдийн